улсын тэргүүний 24-р сургууль үзүүлж байна. Энэ бол би өглөө болгон төгс үлдэндээ ёслож хүндтгэл үзүүлдэг. Тэгээд л хичээлээс хоцрондоо сургуулийн урт хонгол шатаар гүйж явахдаа өнөөдөр хэн гэдэг баатрын тухай ярих болоо гэхээс л өөрийн ирэхгүй догтлоод санаанд багтангүй үйл явдлыг төсөөллөөр бий болгодог нэг юм дутагдaltaй. Миний Монголын түүх гайхалтай биширмээр сүрдмээр хэний ч өмнө би Монгол гэж хэлэхэд тэнгэрт захилгаан тасаж морьтон баатрууд бүгд найрамдах Монгол ард улсын баатар. Аавын олон охид хөвгүүд түүхийн алд байгуулж Монгол улсын хэлийн халдшгүй дархан байдлыг хамгаалсан гэдгийг бид үрд санаж явах хэрэгтэй. Тэн сайн дараарай. Нөхрөө илдэг дараа дуудсан. Байлдагч. Нааш. Наалзуу юу? Чай сумын 24-р сургууль. 24-р сум гинэ. Эдгээр 3 цагт шөнийн бөмбөгтөлт ийн. Ойлголоо. Шөнийн нислэг хийгээд бэлэн. Цэгүүдэд тэмдэглэж чав. Байлгч олзвайг над руу дууд. Сүүлийн зэг маш хүнд байгаа. Энийг сайн анхаар. Нөхөр дарга байлгч олзоо ирлээ. 24-р сумгаас 3 байлгч ирсэн. Шинэ 3 байлгчийг өөртөө нэмэлтчээр ав. Мэдлэг үүсгэв. Олзоо наашртаа. Эдэн цэгүүдэд чи таниулын ажил хийн. Дэмбэрл энэ 3 цагт бөмбөгдөнө. Эх орон гэдэг нь зөвхөн газар нутгийн хэл хязгаар биш. Бидний төрж өссөн гэр бүл, хэл, соёл, түүх уламжлал юм. Бид эх орноороо бахархдаг. Би ээжигээ хайрладаг, дүүшгээ хамгаалдаг. Энэ бол бидний оршин тогтнох үндэс, өөрийгөө таньж мэдэх түүх, сэтгэлийн тайвшрал. Эх орны оршин тогтнох үндэс бол тусгаар тогтнол. Монгол улс үрд мандан бадраг. Тэргээд дундаа